За сайн байцгаана уу манай усан мохоттой одоо мэлхий хилэнд загсны ордныхаа маань одоо 6 дугаар сарын ерөнхий төлөв байдал юу вэ гэсэн уншлага эхэлж байна. За эндээс харахад одоо манай усан мохоттой улсууд бол одоо 6 дугаар сард асуудлын шийдлийг олноо л гэж. Тэгэхээр зэрэг би эндээс нэг юм харцсан сууж байна л да. Манай усан мохоттой улсууд одоо жишээлх юм бол одоо дөлгөөхөн одоо тайван хит одоо итгэмтгий одоо цайлганч гэдэг юм уу. За ийм байдлыг ашиглаж одоо тийм ээ ер нь янз бүрийн асуудал эсвэл одоо энэ дээр би мөнгөний асуудал гэж харагдаад байна. Ийм одоо мөнгө төгрөгийн асуудалтай байсан бол одоо байсан одоо эсвэл одоо ямар нэг байдлаар одоо хүн одоо эсвэл таныг одоо тийм байдлыг ашигласан ийм харагдаж байна л та. За тэгээ эндээс харахад бол 6 дугаар сард бол одоо шийдэл гарах нэ гэж харагдаж байна. Тэгэхээр би хэлдэг тийм хэрэг одоо та юмыг ямар нэг байдлаар үнэн сэтгэлээрээ хийсэн эсвэл одоо үнэхээр одоо хүн харсан хараагүй байтаа ажлаа одоо зөв сайн хийсэн сэтгэлээрээ гаргаж одоо хүн тусалсан юу гэдгийг те иймэрхүү иймэрхүү үйлийг те үйлдэлийг бол одоо хороо ертөнц хизээч мартадаггүй. Таны хийсэн одоо ажлын үр дүн үргэлж одоо байж байдаг, савн дүүрч байдаг те ямар нэг байдлаар. За ийм юм болсон энэ манай усан мохоттой улсууд харагдаж байна л та тийм ээ. Одоо чин хэрэг яг нүүрэндээ одоо яахан байдал дээр одоохондооч гэдэг юм уу. За энэ хүмүүс одоо ямар нэг байдлаар таныг ашигласан юм уу, таны одоо ийм цайлган цагаан сэтгэлийг ашигласан юм уу, иймэрхүү юм байгаа бол одоо 6 дугаар сард одоо карма байна л гэж байна. Тэгэхээр зэрэг би энд карма одоо үлийн үр гэж байна л та. Тэгэхээр зэрэг би эндээс харахад бол одоо сайн үлийн үр ирж байна л гэж харагдаж байна. Та хийсэн чин сэтгэлээсээ ажилласан одоо юмныхаа одоо үр тариаг хурааж авахаар одоо ингэж харагдаж байна. Та одоо 6 дугаар сард одоо эндээс харахад одоо өрөө буцаан авах юм уу? Эсвэл одоо ажилласан одоо сайн урд хийсэн сайн үйлийнхаа одоо үр шимийг хүртэх ийм сайхан сар байна гэж харж байна тийм ээ. За энэ дээр одоо та бол одоо 6 дугаар сард одоо би зарим нэг улсууд нь хэрэг одоо ингээд сайн үлийнхаа хүртэн энэ одоо асуудлууд ямар нэг юм ажил төрөл дээр ч юм уу тийм ээ амьдрал дээр ч гэсэн адилхан гатсан одоо эсвэл одоо би миний түрүүний хэлсэнчлэн ийм асуудлууд байгаа болвол 6 дугаар сард одоо одоо энэ байдлаас гарах нь тийм ээ одоо тохирохгүй ажиллагаа бол эндээс гарах нь шинэ ажил хүлээж байна тийм ээ шинэ ажилд орох. За иймэрхүү юм харагдаж байна. Мөн одоо асуудлаас одоо гаргалгаа олох гэдэг юм уу тийм ээ. За иймэрхүү юмнууд харагдаж байна. За мөн одоо урд хийсэн алдаагаа одоо давтахгүй шүү гэсэн ийм мессеж байж байна тийм ээ. Lessons to be learned гэдэг ингээд байна. Тэгэхээр зэрэг би энийг юу гэж харж байгаа юм бэ гэхээр зэрэг одоо урд нь одоо хийсэн яагаад би ийм байдалд хүрчвэ тий одоо бол ахиж ийм юм хийхгүй шүү гэдэг тал дээр одоо бас сайн анхаараарай. Мөн одоо бити зогсоороо тий тууштай байгаарай. Урагшаа гэсэн иймэрхүү мессежнүүд байна шүү. За мөн одоо би энд одоо шинэ эхлэл харж байна л да манай усан мохоттой улсуудад. Одоо энэ асуудлаас юу ч гарахгүй бол одоо тэгтээ ямар ч байсан та хийсэн үйлийнхаа үр шимийг үр тарианыхаа үр шимийг хүртэх нэ мөн одоо шинэ ажил төрөлд орсон харагдаж байна. Одоо тий эсвэл шинэ одоо situation тийм ээ шинэ одоо opportunity иймэрхүү юмнууд харагдаж байна. За эднэр бол одоо манай одоо усан мохоттой улсуудад бол одоо илүү үр өгөөчтэй тий
одоо амжилтын зүгт одоо эргэлт буцалтгүй оруулсан ийм байдал харагдаж байна шүү. За би энэ дээр бас нэг юм нэмж хэлэхэд бол одоо таны асуудал бол одоо юу вэ гэхээр зэрэг таныг одоо overpowered гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Ямар нэг power одоо эрх мэдэл хүч чадлаар давмгаалсан иймэрхүү юм харагдаад байна. За энэ дээр бол одоо бас өгж байгаа нэг мессеж нь бол одоо defend yourself гэж байгаа. Тэгэхээр зэрэг ямар нэг байдлаар одоо өөрийгөө хамгаалах, тийм одоо хэрэг одоо бүх зүйл таны буруу гэж ярьж байгаа. Эсвэл одоо бүх зүйлийг одоо танд бурууг тохож байгаа бол энэ дээр бас өөрийгөө хамгаалах, үгээ хэлэх нь одоо чухал юм байна шүү. За ийм байна. За 6 дугаар сард бол одоо тэгээд шинэ ажил, одоо шинэ ажлын амжилт. За тэгээ энэ дээр одоо найз нөхөд туслах юм уу, ямар ч байсан хамтарсан нэг юм харагдаж байна. Тэг хүнтэй хамтрах юм уу. За иймэрхүү юмнууд харагдаж байна шүү. За энэ дээр одоо хайр сэтгэлийн асуудал дээр мөн адилхан. За болохгүй байгаа харьцаанаас одоо явсан харагдаж байна, тийм ээ. За тэгээд хэрэг одоо төр зур тустай байгаа зарим нэг улсууд маань бол одоо буцаж нийлсэн байдал харагдаж байна, тийм ээ. За одоо ингэж одоо буцаж эргэж ирсэн одоо хүн болвол одоо маш ухаарсан, ойлгосон байдалтай харагдаж байна. Тэгэхээр зэрэг эндээс миний харж байгаагаар бол одоо төр зур салчаад одоо буцаад нийлэе гэж гуйж байгаа хүнд одоо шанс өгсөн зүгээр юм байна гэж харагдаж байна. Яагаад гэвэл энэ хүн ойлгосон, ухаарсан ийм байдал харагдаж байна. Мөн одоо энэ дээр бол бас хайр байна, тийм ээ. Тийм учраас одоо боломж өгөөд үзээл гэсэн ийм юм байна шүү. Мессеж байна шүү. За ийм мессежнүүд байна. За ингээд та бүхэндээ 6 дугаар сард ингээд ажил амьдралд нь ингээд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За ингээд та бүхэн одоо хувийн уншлага сонирхож байвал миний Facebook page болох одоо Монгол Улсдаар тайрав гэдгээр орж одоо миний хувийн уншлагын талаар мэдээлэл аваарай. За баярлалаа.